За энэ удаа би та бүхэнд бяцлаг дүүпүүтэй хуурга хийж үзүүлье. За бидэнд болохоор сонгон 30 г, луун 50 г, бяцлаг сүүний бяцлаг 50 г, бидний хийж занснаар дүүпүү 50 г, тэгээд цоохор мальц яншуу зэрэг бүтээгдэхүүнүүд орно. За эхнээс нь хайрлан тавгийг урдсан хасаа халаасан байх хэрэгтэй. Тэгээд 30 г орчим урамлын тос. За тэгээд тосыг халсны дараа согныг хийж хуурна. За өнөөдөр нарийн сахуу хэлбэртэй ирсэн луунгаа тэгээд бяцлаг дүүпүү зэргийг нэмж хуурна. За бяцлаг дүүпүү луунгаа зөөдөртөл нь хуурна. За энэ хоолмол болохоор бас төдийлөн тэгж их дулааны ажиллагааг боловсруулах бас их шаардахгүй. Маш хурдан болох хоол байгаа. За тэгээд дүүпүү бяцлаг зөөдөртөл болгосны дараа цоохор майлц яншуу зэргийг нэмээд за тэгээд 3-аас 5 минут орчим бага зэргийн уурж гэнэ. За энэ хоолны маань ичлэгийн бодлохоор 480 ккал ичлэгтэй бяцлаг буюу уурга агуулсан хүнс орж байгаа учраас тэгээд 210 г-ийн гарц буюу 210 г-аар хоолгоно гэсэн үг. Хоолоо тавглая. За оюутнууд болохоор маш хурдан түргэн болдог учраас өдөр хичээлийн салбарт ч юм тийм ээ хийж идэхэд энэ төхөөрөмжтэй хоол байгаа.